guys. Гэтэл улсын Алматы хотод буулаа. Одоо энд 12 болох чинь 11:55. Монголынхтай гэвэл 3 цаг зэрэгтэй хоцорч явдаг. Одоо манай хамаатных тосгод ирж байгаа. Одоо хүлээж чинь 0 градус гэжсэн. Эмхт нэг 5 руу орох байх. Тэр өдөр явуулахыг хэлсэн байна. За, hi guys. Бүгд юуцгаар сайхан амарцсан уу? Би сайхан амарсан. За одоо өнөөдөр хэлбэл яах вэ гэхээр нэг гой сонирхолтой нэг дэлгүүр л орно. За ямар дэлгүүр вэ гэхээр би одоо та бүхэнд харуулъя заяа. За гадаа нэг иймэрхүү байна. 1-2 градусын дулаан байна. Энийг том барилгуудыг харж байгаа ийм том урт. Өөр нэг цаашаа бас ийм том. За тэгвэл ийшээ орно. За энэ яадаг барилга юм бэ гэхээр өөр өмнө эдлийн том цех байсан. Одоо л бүр амар том намын Carrefour гэдэг тийм том дэлгүүр шиг өнөдөр хэтгэлээ. Тийш орж үзнэ. Гадаа бол нэг иймэрхүү тоглоом гэдэг. Зэрэгтэй Монголын шагаа явж байна. Одоо Монгол солиулах газар байна. 7 хоног тойроод дуустахгүй дэлгүүр гэж байна шүү дээ. Дэлгүүрээ харуулж авъя. Та эдц. Энэ гой хоолны газар байна. Хүүхдийн орчинтой хуцсны дэлгүүр байна. Энэ бас хүүхдийн жижигхэн тоглодог хэсэг байна. За тэнд хоолны газрууд байна. Ер нь та бүхэн харж байгаа. Энд тэмдгүү хоолны газрууд, тэнд тоглоомын талбай нэлээдгүй их байгааг харж байгаа. Тэнгүүр чинь жижиг унаанууд явдаг. Дэлгүүр дотроо том болохоор нэг маш жижигхэн машин хүмүүсээ зөөвөрлөг гэх юм уу? Очихыг хүссэн газар л ямар том байгааг та бүхэн харж байгаа. Тэгээ миний үдэс нөгөө миний ярьдсан машин мань явж байна. Хүн тээвэрлдэг. Алматы хот дахь хамгийн том дэлгүүр 7 хоног хэсгээр том дэлгүүр гарч байгаа. Ингээл битүү хувцас, гутлнууд, косметик, цахилгаан бараа байхгүй юм байхгүй. Carrefour гэдэг энэчнээс хүнсэн аавна. Дэш ороод ирэхээр хоолны газар болон казакийн үндэсний хэсэг нь. Энэ гадаа нэг байд юм шүү guys. Тэгээд та бүхэн бич family дээр ирээд мөнгө солих газар олохгүй байх юм бол дэлгүүр дотор нь биш гадаа нэг юм шүү guys. Тэр агаас ирсэн. Дэлгүүр дотор явж байгаад энэ халахаар гарч ирээд тэд тийшээ явсан байгаа. Одоо тэгэхээр нэг гоё газар байна. Тэгээд тийш очиж үзье. Ямар газар вэ гэхээр тань мап дээр харж байгаа. Энэ нуурын ирэг рүү очино. Зам бол айгүй гоё байдаг. Одоо шишээний очиж үзье. Жижигхэн юм харж байна те. Анх орж нөгөө Монголын шагааны хөш байсан. Тэнчэнээсээ бараг тэр булан хүртэл яваад баруун эргээд тэр чигээр яваад дахиад баруун эргэлээ ялла. Би явж нөгөө мөнгө солидог газар ийгш байгаа шүү guys. Хэрэг та бүхнээр энэ дэлгүүр л ороод тэнд мөнгө солиулах гарвал сайхан мөнгө солиулж болох нэ. Тэр мөнгөний тал дээр гэх юм бол нэг тенге 7 төгрөг хэрчэн $100 солиулах гэх юм бол 50,000 мөнгө 50,000 тенге хэрчэн 350,000 төгрөг. За төлөө голын ирэг дээр очиод уулзсан.
Айгу дэжгүй. Дулаахан байна. 1-5 градус гэж хэлсэн. Нэмэх. Тавхан зүгээр орчныг харуулъя. Яг нөгөө манай цэцэрлэгт хүрээлэн шиг дугуй унахтай замцтай дугуй гоноод тэний хүмүүс гүйжин сайхан. Тэшээ үеглээ. Саяран гэж нэрлэдэг. Саяран дүүрэг. За ер нь Алматаа төв мод уулархаг газар Монгол шиг адилхан. Гэхдээ нэг зүйл нь болохоор 100 байсан ч гэсэн тэр тав харж нүгөө нэг уул цастай байдаг. 100 байсан ч гэсэн юмсан. Өмнө нь 100 иржсэн. Энэ болохоор бас нэлийн алуу. 30 градус. Тэгээд энэ амарч нөгөө лумор нь доогоор оргилдог. Та бүхний 100 авсан видеог та бүхэнд харуулъя. За энэ чинь одоо 3 минут орсон. Алуу ноцнод тэнцэлжин. Тэгээд нэг тийш очиж та бүхэнд харуулъя. Эндээ хахад гол маань хөлтөөгөө юм шүү. Айгүй гоё байдаг. Үйлч гэсэн ууршиж байна. Тэр гол маань тэр хүртэл уурсцаар байна. Та бүхний жижиг нэг өгөх байна. Чинчэнсэн наашаа гарч байгаа гэсэн. Энэ бодвол бүр тэр уулны профнес гарч байгаа ус гэж бодож байна. Тэнчээсэн яваад бүр хамраад бүр цаана бодноо бодож байна.